Hey guys, the үндсэн хууль юуроос хэрэггүй юм байна. Иргэний хууль бас хэрэггүй юм байна. Эрүүгийн хууль бас хэрэггүй юм байна. Окей, энэ Америк эмэгтэйчүүдийн хувьд шүүх хурал бас хэрэггүй юм байна. Өмгөөлөгч ерөнхийдөө бас хэрэггүй юм байна. Цагдаач гэсэн хэрэггүй юм байна. Зүгээр өдөр, нар, сар, цаг, астролог хараад үзчих юм бол бүх юм тодорхой болчих юм байна. Гинэ. За энэ сайхан Америкт амьдарч байсан гэр бүл өнөөдөр байхгүй болсон. Яагаад вэ гэх юм бол нөхөр нь 2 хүүхдийнхаа амьсгалыг боогоод алсан. Яаж алсан юм бэ гэх юм бол эхнэрээ дэлгүүр рүү гаргаад за яв. Надад толгооны юм авчираад өгөөч гээд тэгээд ерөөхдөө эхнэр нь дэлгүүр гараа явсан чинь тэгээ нөхөр нь хүүхдүүдээ алсан. За араас нь нөхөр өөрийнхөө амиа хорлох гэж үзсэн амжилтгүй одоо тэрэгцэр дотор ингээ сууж байгаа. Тэгээд тэр ингээ гэр орон сууцыг цагдаа магдаа ингээ хараад үзсэн чинь шууд юу гэж бодсон юм бэ гэх юм бол яа энэ эртэн хүн алсан байх хэвээр. За гэхдээ Америк ирчүүд бүр солиорж өгч ах шиг байна. Яагаад вэ гэх юм бол энэ Америкт амьдарч байгаа ирчүүд ойролцоог 10,000 эрэгтэй хүн нийлээд энэ эрэгтэй хүний төлөө хандив өгөөд одоо энэ хүмүүс бас саятан болцсон байгаа. За нэмээ шүүх хурал болж явах үедээ ерөөдөө ирчүүд бас юу хэлж байгаа юм бэ гэх юм бол энэ нөхөр алаагүй. Эхнэр нь алдсан байх ёстой. Тарих угаалд явж байгаа юм аа. Гэхдээ сонирхолтой юм бэ гэх юм бол энэ эртэн хүн өөрөө би алсан юм аа гэж хэлсэн. Өмгөөлөгч нь ч гэсэн би алсан юм аа гэж хэлсэн. Одоо шүүх хурал дээр ганцхан нэг асуудал яригдж байгаа тэр нь яг юу юм бэ гэх юм бол тий солиорцсон байсан юм уу, сэтгэл зүйн өвчтэй юм уу? Эсвэл төлөвлөгөөтэй алсан юм уу гэсэн асуудал байгаа. За та өөрөө юу гэж бодож байна? Иймэрхүү юм гараад ирэх юм бол нэрчүүд мэдрэл муудаа болцсон байгаа ч тий. Ийм аав гэж байдаг юм уу? Тэгээд ийм төрлийн аав өөрийнхөө 2 сайхан хүүхдээ эхнэр ингээд дэлгүүрлээ явуулсныхын дараа алчих юм бол энэ аавын шийдэл юу байх ёстой юм бэ? Та одоо энэ видео зогсоогоод доор тий тохиромжтой ялын бичээрэй. За бичсэн. Окей. Ха. Аав нь алаагүй. Эхнэр нь алсан. 2 хүүхэд биш, 3 хүүхэд. За 3 настай бас 8 сарын хооронд 3 сайхан хүүхэд. Нөхөр нь гэрт нь хамт амьдардаг байсан. Ягаад гэвэл work from home одоо гэрээсээ ажилладаг байсан. Эхнэртэй ингээд тусалдаг гэрийн ажил дээр ч гэсэн. За тэгээ хамаг ажил нь одоо цалин орлогын нөхөр олдог байсан. Ойролцоог нэг жилийн $300,000. А тэгээд нэмээд хүүхэд агсрагчтай бас байсан. Одоо найнитай байсан гэсэн үг. За тэгээд нөхрөө эмийн сан руу явуулаад окей. Тэгээд тэрний хооронд 3 хүүхэдтэй хүзүүгийн ингээд боогоод алаад 2 давхраасаа өөрөө өсөх гэж үзээд фейлдээд нухсаа хуглаад одоо тэрэгцэр дотор ингээд сууж байгаа. А тэгээд энэ хизээ болсон бэ гэх юм бол 3 жилийн болсон одоо гинт хэрэг гэсэн үг. За тэгээд энэ эмэгтэй ерөөхдөө одоо шоронд сууж байгаа одоо шүүх хурлан дахиад явж байна. А тэгээд энэ залуу юу хийж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол Нью-Йоркт одоо дөнгөж сайхан нэг бичлэг гарсан юм байна. Энэ бол шинэ хүнтэй болсон юм байна. 3 жилийн дараа шинэ хүнтэй болсон юм байна. За. А тэгээд яаж байгаа юм бэ гэх юм бол маш олон Америк эмэгтэйчүүд югснээ шинэ хүнтэй болж байгаа юм бэ. Эхнэр чинь ингээд тэ шорон дотор ялцарч байхт чинь чи юу адж байгаа л хүүгээ яваад байгаа юм бэ. Гэр бүлээ боддгүй юм уу гэсэн юм яригдчихэв. За. Тэгээ ерөөдөө энэ янз бүрийн ингээд дата матаг ин хараад үзэх юм бол одоо гэмт хэрэг болохоос өмнө энэ эмэгтэй юу судалсан юм бэ гэх юм бол хоолоо яаж огтлдог юм бэ? Хүзүүгийн яаж бооддог юм бэ? Энэ картоид артери одоо нөгөө тархийг цусаар хангадаг судас нь ерөөдөө хаагур явдаг юм бэ? Олон хоногийн өмнө ерөөдөө нэлээд их судалгаа явуулсан юм байна. Окей, Google-ээр. Тэгэд хүмүүс юу хэлж байна гэх юм бол энэ төлөвлөгөөтэй байсан юм аа. Зүгээр ингээд солиороод гинт ингээ алаагүй. Төлөвлөгөөтэй байсан юм. За тэгэхээр түрүүний ярьсан бүгдээрээ үнэн. Funny гэх юм уу, мэдрэл муутай гэх юм уу. Одоо ингээд одоогийн байдлаараа заяа $838,000 болсон байгаа. Сая харсан чинь сая доллар гараа явцсан. Төлөвлөгөө нь юу юм бэ гэх юм бол $2 сая энэ эмэгтэй хүний төлөө босон гинэ. За тэгээ ингээд доор Amy Johnson гэсэн эмэгтэй I wish I could hold you. Би чамайг тэрвэрх юмсан. Тэ? Би ч гэсэн сэтгэл зүйн өвчтэй байсан 30 жил. Тэ? Тэгээд чи бас чиний хайрх хөөхөн хүүхдүүд те гих мэтчлэн
Америк биднэрт фейлдсэн. Бидний нөхрүүд биднийг фейлдсэн гэж ярьж байна. За. Доор янз бүрийн комментууд одоо өөрчлөгдөн амар сонирхолтой. За, we are all thinking of you and rooting for you. Бид нар бүгд чамайг бодож байна, чамайг дэмжиж байна. Чи бол ийм чи гайхалтай хүчтэй шүү. Тэ? You will make it through this. Чи энийг давах болно. Тэ? Олон сая бүсгүйчүүд чамайг дэмжиж байгаа шүү. Lindsay, we are with you. Lindsay, бид нар чамтай хамтдаа. Ээжүүд тэ юу батлах юм бэ гэх юм уу, шудраг хэсэг батлнаа тэ гих мэдчлэн. За тэгээд доор I donated $800 тэ би ч гэсэн $800 ханд өглөө. Тэ би бас ганц би ээж тэ би хаяа рамен идэхээс өөр аргагүй, бэлэн рамен идэхээс өөр аргагүй. Тэ би чиний зовлоныг маш сайн ойлгож байна, тийм учраас би $800 би чамд хандуулаа. Доор би $5,000 чамд хандуулаа. Тэ тэгээ энэ эмхтэй бүсгүй мундаг баатар stunning and brave ингээд дэмжихгүй хүн бол ерөөсө болохгүй. За тэгээд энэ хүний шудраг ёсны төлөө тэмцэх ёстой. Яагаад вэ гэх юм бол Патрик одоо нөхөр нь шоронд орох ёстой. Тэ нөхөр нь шийтгэл авах ёстой. Яагаад вэ гэх юм бол энэ нөхрийн буруу ерөөсө байхгүй. Тэгээ иймэрхүү төрлийн пост заяа. She was their mother before she became a headline. Тэ сони хэвлэл мэдээл сошиал медиагийн гарчиг болохоос өмнө тэ энэ бүсгүй энэ 3 хүүхдийн ээж байсан штэ гинэ. Өөрөө шүүх хурал дээр 3 хүүхдээ ингээ алсан гэж хэлсэн. Окей. Өмгөөлөгч ч гэсэн тэ манай клиент энэ эмхтэй 3 хүүхдээ алсан юмаа гэж хэлсэн хэрнээ одоо яаж байгаа юм бэ гэх юм бол энэ бүр солиорч өгч байна. А тэгээ энэ нөгөө барууны тэ эдийн засаг бие дийлэх нь ярьдаг штэ. Гэхдээ барууны соёл моёл ингээд сэтгэл зүйн гих мэд чинь бүр ингээд дампуу явцсан байна хэдүүлээ сонсгоо. If I've learned anything from this trial, it's that if I was Lindsay Clancy, I would have killed my husband. За би энэ шүүх хурлаас ганцхан нэг юм сураад авсан. Би энэ Патрикийн эхнэр байсан юм бол би энэ Линзигийн орнд байсан бол би нөхрөө алах байсан. Нөхөр нь жилийн $300,000 цалинтай найны хөлсөөд авсан. Гэрээсээ ажилдаг, эхнэрээ дэмждэг, дэлгүүр ордог. А одоо нөхрийн алах нь окей гинэ. За. Өөр. Ингээд камера ингээ байршуулаад гэрэлтүүлгээ ингээ засаад тэгээ одоо ингээ жүжиглээд эхлэн заяа. За иймэрхүү төрлийн эмэгтэйчүүд ингээ TikTok, эрэгтэйчүүд бас яг адилхан ингээ харах юм бол нарциссист мэдрэл муутай. Бич камера ингээ гэрэлтүүлэн болж гин үү ингээ тэгээд нэг тест рun хийх бах тий болж гин үү өнцгөн би өнцөг гоё гэл. За ингээ тэгээд камера асаасан чи хаалга нүдэд гэл. Stunning and brave. Мус шидэж гин. Хүргэлтээр хаал авах боломжтой тий офис дотор ажилтдаг амьдралтаа өлсөж үзээгүй сайхан хүүхдүүдтэй нөхөр нь ажилтаа байгаах гэж бодож байна тий нөхөр нь ажилтаа явсан байх магадaltaй бас давхар гэхдээ хөлдөөгчтэй юм байна яг гэх мөс байх шиг байна а тэгээд боромтож байна гэл тий би Линзиг ойлгож байна зөөр би ч гэсэн Линзи хүүхдээ бичлэг дотор оруулсан байгаа. Тэгээ энэ юу гэсэн үг юм бэ? Би ч гэсэн Линзи. Бас ингээ хүүхдээ алах гэдэг юм уу? Цагтаа энэ араас явах хэрэгтэй юм биш үү? Тэгээд камер асахаас өмнө зүгээр царайтай заяа. Тэг ингээд рекорд товч дарсан хатар Naturally, camera assassın. Abdulli. I'm terrified of Callan getting sick. He's a sick baby. A sick baby is miserable. He's sick now with a double ear infection. Clearly has a bellyache.
It's miserable. I feel like the other kids are going to get him sick all winter. Юу бол магадalтай юм бэ гэх юм бол одоо энийг энэ мэдрэл муутай Америк эмэгтэйчүүд бас хүүхдтэйг алах магадaltaй шүү. Яг ингэж ярьж байгаа юм бэ гэх юм бол Грек улсад нэг Милетус гэсэн хот байсан. 3000 жилийн өмнө заяа. Тэгээд тэнд нэг алтартай эмэгтэй амиа хорлсон. Ингээ. За тэгсэн чинь өөр эмэгтэйчүүд бас араас нь амиа хорлоод игсэн бүр ингээд пандемик шиг ингээд цар тархал шиг ингээд явсан. Бараг 50 орчим эмэгтэй хүн өөрийнхөө амиа хорлоод тэр хот дотор янз бүрийн ингээд арга хэмжээ авсан, найрах гэж үзсэн, өшөөх гэж үзсэн, бэлэг. Гэхдээ эмэгтэйчүүд ингээд амиа хорлоод яваад исэн заяа. Тэгээ яаж зогсоосон юм бэ гэх юм бол дараагийн удаа нэмэгтэй хүн амиа хорлчих юм бол нүцгэн биеийн гудамж нь чирээд заяа. Тэгээ хотын төвд ингээд дүүжлээ тавьчнаа, орхичнаа, нүцгэн. Гэсэн чинь нэг ч эмэгтэй хүн амиа хорлоо. За бас нэг Камерын баатар. I'm completely overwhelmed trying to take care of the kids. I'm drowning every day. I feel guilty that I'm spending my family. За ингээ хойно юу ярьж байгаа юм бэ гэх юм бол өмгөөлөгч энэ Линзигийн өдрийн тэмдгийн дотор ингээ бичигдсэн байгаа зовлон гээ ярьж ин заяа. Тансаг машинтай, сайхан эрүүл хүүхдүүдтэй болохгүй байна тий ингээд би хүүхд. Тэг яагаад уйлаад байгаа юм бэ гэх юм бол би бас мэдмээр байна. Яагаад гэх юм бол бас хүүхд алах гэдэг юм тий. За you'll never make me hate Lindsay. Би бол хизээч Lindsay-г үзэн ядахгүй яагаад гэх юм бол 3 хүнийг алсан хүнийг би үзэн ядахгүй. I want to become a lawyer to defend women like Lindsay Clancy. Би өөрөө өмгөөлөгч одоо болмоор байна. Яг гэх юм бол энэ Lindsay шиг бүсгүйг би бас өмгөөлмөр байна, хамгаалмаар байна гинэ. Өөрийнхөө 3 хүүхдээ хүзүүгийн боогоод алсан хүний төлөө одоо өмгөөлөгч болно гинэ. За, дараагийнхан. She is about to be jailed for life for something her husband did. Энэ бүсгүй одоо насаараа шоронд орох гэж байна. Тэ? Нөхөр нь хийсэн гэмт хэрэгээс болж энэ Lindsay насаараа шоронд орох гэдэг. Lindsay өөрөө би 3 хүүхдээ алсан гэд хэлсэн байгаа хэрнээ нөхөр нь алсан гэж юм. Okay, make the shit up. За new theory, шин теори. He killed the kids. Нөхөр нь хүүхдүүдээ алсан. His voice was the voice she heard. Толгойн дотор сонсогч ийсэн хоолоо нөхрийнхэн хоолоо байсан гинэ. За тэгээд Lindsay 3 хүүхдээ алсныхын дараа амиа хорлох гэж үзсэн. За тэгснэ ингээд нөхөр нь Lindsay-г цонхоороо шидсэн гинэ. За тэгээд сэрээд тэ буруу байцаалт буруу мэдээлэл өгсөн гэж юм. За here's a crazy theory, he killed the fucking kids. Doing a justice spell for Lindsay Clancy. Одоо нөгөө eat shit meat ингээл янз бүрийн юм ярьж байна. За тэгээ хамгийн мэдрэл муутай энэ байж магадгүй. Хам сонсъё. Lindsay Clancy's astrology. Одоо нөгөө өдөр нар сар орд морд яриад эхэлнэ. Okay, check this out. It's really crazy. Lindsay Clancy's birth chart. За энийг хараад үзээрэй. Энэ Lindsay Clancy-гийн төрсөн өдрийн оны тэр астролог орд мортын юу. Leos don't kill, Geminis kill. Одоо арслан орд юм байна л да. Тэгээ арслан орд хүн бол хүүхдүүд алдгүй юм байна. Нөхөр нь бол Gemini юм байна. Ихэр орд юм байна. Тийм учраас хууль цагтаад өгсөн байцаалт ямар ч хамаагүй орд морд нь бүх юм шийдчихдэг юм байна. Oh, he's a Gemini. Ихэр юм уу? Шууд соронч. Шууд. Moon at 22 degrees. Сар тухайн өдөр 22 градусны юундэ байсан. Kill or be killed degree. Сар 22 градус юм байх юм бол нэг бол алуулах гинэ. The fact her trial is during Lionsgate means things are turning in her favor. Oh, she's a Leo. Oh, she loved those babies. Oh, арслан орд юм уу? Хүүхдүүдтэй маш хайртай штэ. Бас ингээ хамгаалдаг. It's so crazy. Now, I don't have the time of birth. So, really, you can disregard the ascendant, descendant, IC, MC, vertex, and all the houses. Би нэг яг сайн ойлгохгүй байна. Гэхдээ энэ хүн юу ярьж байгаа юм бэ гэх юм бол өдрийн мэдж байгаа юм байна, сарын мэдж байгаа юм байна, оныг мэдж байгаа юм байна. Lindsay төрсөн. Гэхдээ яг минут цагийг мэдэхгүй байна гинэ. Тийм учраас яг нарийн хэлж чадахгүй гэж байна. I need the birth time. So, like, not all of these aspects are necessarily true because all those points we don't really know.
I just put it at noon. But first of all, I need to show. Okay, so За тэгээд нотлохоо нь гинэ. Тэ? Нотлохоо нь гинэ. Нөө астролог бабабагийн ингээ чарт. notice anything here? За ингээ өмгөөлөгч нь Aquarius. Тэгээ энэ хүн бол яг Aquarius хуйлж хэрэгтэй. Зөв хуйлж авсан гинэ. Look at the forensic astrology for the event. It's wild. Basically states that he did it and drugged her. Тэр гэмтэрэг болсон өдөр нар сар гих мэд шин хараад үзэх юм бол тэр нөхөр нь алсан гэж байна. I did Patrick and he has a Gemini stellium and if you place his birth time at 6 a.m. it's in the 12th. I will not stop shouting about this. He could also be an 8th house stellium. Юу ярьж байгаа юм би бөөмэд гэхдээ нөхөр нь алсан гэж байна шүү. Calend's transit chart for the 24th of January 2023 гинэ. North Node Aquarius. Hey guys. Тэгээ үндсэн хууль юусоо хэрэггүй юм байна. За. Иргэний хууль бас хэрэггүй юм байна. Эрүүгийн хууль бас хэрэггүй юм байна. Окей, энэ Америк эмэгтэйчүүдийн хувьд. За. Шүүх хурал бас хэрэггүй юм байна. Өмгөөлөгч ерөнхийдөө бас хэрэггүй юм байна. Цагдаач гэсэн хэрэггүй юм байна. Зүгээр гэмт хэрэг болсон юм уу? Үгүй юм уу? Өдөр, нар, сар, цаг тэгээд астролог ингээд хараад үзчих юм бол бүх юм тодорхой болчих юм байна гинэ. За тэгэхээр янз бүрийн иймэрхүү видеонуудыг хийж байгаа эмэгтэйчүүд хэдүүлээ ингээд TikTok, TikTok нэг харддаг штэ. Окей. Ойлаад мөөлаад өөрийнхөө өмөөрөөд бөө гэл те хандлага авахын тулд ингээ ойлаад байдаг. Ингэж харагддаг шүү дээ. Окей. Ингэж харагддаг шүү дээ. Ring light, гар утас, тэ. Натай айгу тустай харагдаж байгаа. Тэ? А гэхдээ тэ натай ямар тустай. А гэхдээ өөр шүү тэ. Ялгааг нь хэдүүлээ мэдэн тэ. За ингээд би бас яг адилхан Me too Lindsay. Jesus Christ. За тэгээ иймэрхүү бичлэг харж байгаа юм бол заяа. Нэг information мэдээлэл юм уу хийх гэж контент хийж байгаа хүн ерөөсөө биш заяа. Зүгээр хандлт авах гэдэг хүн тэгээд нарциссист баггүй. Окей. За тэгээд барууны эдийн засаг, барууны улсууд дотор иймэрхүү юм болж байгаа. Европоос хэдэн мянган эмэгтэй хүн ийшээ ханд өгсөн байна. Америк дотор хэдэн мянган хүн ханд өгсөн байна. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол маргааш нөгөөдөр бараг $2 сая ханд өгч баха. Тэгээ та бас сонирхоод үзээрэй. Lindsay Clancy гээд GoFundMe. Тэгээ тэр GoFundMe дотор ороод тэр комментуудыг уншичаарай. Jesus fucking Christ. За бай.